Төрийн үйлчилгээний цахим машинд 3 дугаар сарын 10-наас 24-ний өдрийн хооронд нийт 9094 иргэн буян тухай нэг хороолоос орон сууц худалдан авах хүсэлтэд ирүүлсэн байна. За нийт бүртгэл хамрагдсан иргэдэс 3991 төрийн албан агч, 2391 өндөр настан, 1730 залуу гэр бүл, за 981 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. За дээрх иргэдийн ирүүлсэн материалыг үндэсний дата төв, нийгмийн даатгалын ерөнхий газар, нийгмийн халамжийн ерөнхий газар, улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран хянаж үзээд энэ сарын 10-11-ний өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн телевизийн 2 дугаар сувгаар шууд явах суглаанд оролцох боломжтой иргэдийн нэрсийг эцсийн байдлаар төрийн орон сууц санхүүжилтийн корпорац руу явуулах юм байна. За тодорхойлбол маргааш 12 цагаас өмнө эцсийн шийд гарна гэсэн үг юм а. За харин суглааг уламжлалт аргаар явуулах юм байна. 10-ны өдөр Ахмад Ностан хөгжлийн бэрхшээлтэй иргэн залуу гэр бүлийн суглаа явна. Өглөөний 10-аас өдрийн 14 цагийн хооронд 2 дугаар сувгийн телевизийн эфирээр шууд амжигдана. 11-ний өдөр буюу бүтэнсэ өдөр төрийн албан хаагч нарын суглааг явуулнаа. За суглаа явуулахтай холбоотой тусгайлсан журам төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын тушаалаар батлагдсан байгаа. За суглааг гар аргаар явуулна. Суглаа 49 удаа явагдана. Яагаад 49 гэхээр төрийн албан хаагчийн 4 ангилал, за зорилттой дүлгийн 3 ингээд нийт 7 төрлийн ангил дээр 7 төрлийн байраар суглаа явна. Тэгэхээр 49 удаагийн суглаа явна гэж ойлгож байна. Тэгээ хугацаа нэлээд шаардна. За энд ойлгомжтой тайлбарлах үүднээс тийм ээ. Жишээлбэл залуу гэр бүл 33 квадратаар захиалга өгсөн бол зөвхөн 33 квадрат байран дээр залуу гэр бүл гэсэн ангилаас нөгөө цахим машинд бүртгүүл захиалга өгсөн тэр хүмүүсийн хооронд л суглаа явна. Түүнээс ингээд бүх одоо зорилт төлгийг оруулж байгаа дундаас нь 33 квадратын залуу гэр бүл 33 квадратын төрийн албан хаагч гэж хооронд нь хольж утахгүй. За суглаанд оролцож аздан болсон иргэд урьдчилгаа төлбөрөө 45 хоногийн дотор төлөх ёстой. За мөн банкны зээлд хамрагдахаар төлөвлөж байгаа азтнууд материалаа бүрдүүлэх 60 хоногийн хугацааг олгож байгаа юм байна. За боломжит хугацаанд материалаа бүрдүүлж чадаагүй бол төрийн орон сууц санхүүжилтийн корпорацаас гэрээг цуслах юм байна. За эцэст нь нэг зүйлийг мэдээлэхэд метр квадратын жижиг нэг өрөө байрнуудад захиалга бага ирсэн тул за суглаа явуулахгүйгээр захиалга өгсөн иргэдэд шууд байрыг олгох боломжтойг холбогдох албаны хүн мэдгдсэн юм а.